энэ гар улмны өвчин бол тэгээ салхин цэцэг байна. Ер нь жилийн дөрөв улиралд тогтмол одоо бас бүртгэгдээд хандлагатай байна. Гар улмны өвчин бол бас нилээдгүй одоо олонний анхаарлыг татж байгаа. Яагаад гэвэл одоо өнгөрсөн оны мөн үед бол нэг 800 900 гаруй тохиолдол бүртгэгдчихсэн байна л да. Гэтэл одоо энэ оны эхний 6 сарын байдлаар бол 5000 гаруй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байгаа. Тэгээ вакцин байхгүй тэгээд өөрөө л бид нар нөгөө сэргийлэх энгийн өвөрмөц бос нөгөө л одоо энгийн боловч мөнгө шаардахгүй. За тэгээд нөгөө одоо эдийн засгийн хувьд дарамтгүй тэгээд олуулаа бүгдээрээ сэргийлэх боломжтой нөгөө л энгийн аргууд. Эрүүл мэндийн подкаст энэ 7 хоногийн дугаараа үзэж танд хүргэх гээд бэлэн боллоо. Өнөөдөр студид халдвар төвчин судлалын үндэсний төвийн халдвар төвчний мэдээлэл хариуцсан тархвар судлаач менежер Сувдмаа ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд болон бас подкаст сонсож байгаа иргэдтэй бас энэ өдрийн мэнд хүргэе. За гадаа хэдийнэ 6 сар гарцаа одоо бараг 7 сар болж байна те. Дулааны улиралд эхэлсэн байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр дулааны улиралд хүүхдүүд олон цугулсан газарт за төрөл бүрийн халдвар өвчлөл гарах эрсдэл маш өндөр байдаг байх гэж бодож байна. За тэгэхээр энэ жилийн тухайд хүүхдүүдийн дунд ер нь ямар төрлийн халдвар өвчлөл ер нь даамгаалж байгаа ийм судалгаа гараад байгаа бол. За ер нь бол манай улс бол бас мэдээж дэлхийн жишгт одоо хүрсэн халдвар төвчний чиглэлээр тангалтын тогтолцоо бол төрөл бүрээр янз бүрээр ажилдаг. За энэ дээр бол жишээлбэл амбулатор суурилсан буюу одоо үйлчлүүлж байгаа үндэсний хэмжээнд тийм ээ хувь улсын хвшлийн яг нөгөө амбулатороор хүлээн авахар үйлчлүүлж байгаа иргэдийн дунд өвчлөл ямар байгаа бэ танддаг. За мөн одоо хэвтэн эмчлүүлж байгаа стационар гэж хэлдэг тийм хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд одоо ямар одоо халдвар төвч илүү зохилж ийн гэдгээр нь бас одоо танддаг. За мөн энэ ирж байгаа бүх үйлчлүүлэгчдээс бас хорц авч агаад за тэгээд лаборатори суурилсан таналт гэдгийг бол хийдэг. За мөн одоо хамгийн одоо бэхжсэн за манай улс шиг бас ийм тархаа тийм нөгөө газар зүйн хувьд бол нэлээ нөгөө зарим одоо үйлчлэгнээсээ хол одоо баруун зах зүүн зах гэл байна тийм энэ ийм байдал газар зүйн бүтцийн хувьд за мөн одоо лабораторийн одоо хүчин чадлын хувьд мөн одоо эрсдэл суур амьсгалтай манай улс шиг ийм улсын одоо нөхцөлд бол бас аливаа халдвар төвчнийг урьдчилан одоо тандах бас нэг тогтолцоо бол хам шинжийн сэжигтэй тохиолдлын тандалтын тогтолцоо гэж ярьдаг. За эдгээрүүд бол бүгдээрээ одоо ингээд бас идэвхтэй бөгөөд бүхэл одоо шатанд одоо тандагдчихийдэг. За тэгээ эндгээрээс харахад бол ер нь эхний 6 сарын байдлаар бол одоо нийт одоо улсын хэмжээнд нэг 40 гаруй одоо зочмог халдвар төвчний 22000 гаруй тохиолдол бүртгэгдсэн ийм одоо үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр 100000 хүн амд бол одоо өмнөх жилийн мөн үетэй буюу 25 оны 6 сартай харьцуулахад харьцангуй яг буурс үзүүлэлттэй байгаа боловч нөгөө одоо амьсгалын замуу, гидсний халдвар, бэлгийн замуу гэдгийг одоо төрлөөр нь үзэх юм бол амьсгалын замын халдвар одоо тэргүүлэх чиглэлд байсан хэвээрээ байна. За ялангуяа хүүхдүүдийн дунд бол амьсгалын замын болоод заны вирусын гаралтай халдвар төвчнүүд бас нэлээд эрсдэлтэй байгаа гэж бодож байна. За тэр дундаа гар хөл амны өвчин бол бас хүүхдүүдийн дунд нийтлэг байдаг өвчин. Тэгэхээр ер нь энэ өвчин дээр ярихад энэ өвчнээ тархалт нь хэдийд ямар байдалтайгаар ер нь ихсэх боломжтой байдаг юм бэ? За тий ер нь амьсгалын халдвар гээд ингээд хоёлын ярихаар халдвар төвчнөр бол хинч өвдөж бол өөрөөр хэлбэл цочмог халдвар төвчний их уурхай байгаад өртөмхий бэм махбод дамжих зам гэдэг энэ гурван хэлхий одоо ингээд бүрэн одоо ингээд гинжлэгдээд үүслэгээд одоо онлоор ярихад өөрөөр хэлбэл ямар ч одоо хүн өвдөх эрсдэлтэй. За энэ дотроо одоо амьсгалын замын халдвар тэргүүлэх чиглэл болж ийн гэдэг маань өөрөө ол энэ өөрөө олон хүнийг хамрах эрсдэлтэй. Дээрээс нь илүү нөгөө бүхэн өвдөх эрсдэлтэй ч гэсэн илүү бага насны хүүхдүүдтэй илүү эрсдэлтэй буюу бага насны хүүхдүүд ялангуяа одоо 15 энэ дотроо 10 тэгээд доошлоод нөгөө 5 хүртэлх буюу заавал нөгөө аав ээжийн асран хамгаалагчийн анхаарал тийм ээ одоо заавал одоо хандуулах шаардлагатай нөгөө 5 хүртэлх насны хүүхдүүд маань илүүтэй амьсгалын замын халдвар төртөх эрсдэл өндөр байдаг. За тэгээ тэр ч утгаараа ер нь бол энэ жил бол нилээдгүй одоо ч гэсэндээ ханаа том их вэ гэж ярьж байна. За тэгээ томод тал бүрийн тандалтын тогтолцоогоор харахаар ерөнхийдөө үндэсний хэмжээнд бас идэвхжлийнхаа түвшинд байна гэдг нь одоо харагдаж байна. Лаборатори суурилсан тандалтаар одоо олон
олон вирус буюу өөрөөр хэлбэл хэдий томоогийн вирус эргэлтэнд байхгүй байгаа ч гэсэн томоо төст вирусуудын 3-4 төрлүүдний нэлээдгүй хүн амын донд эргэлтэнд байна. За тэгээ одоо та бүхэн одоо бас мэдээ сонсоол байгаа тийм ээ. Вакцинаар сэргийлэгдэх боломжтой ч гэсэн Улаанбаатарын халдвар бас л эрс буурахгүй өвчл байгаа. За тэгээ энэ дээрээ ялангуяа одоо гар хүлэмжийн өвчин бол бас нэлээдгүй одоо олонний анхаарлыг татж байгаа. Яагаад гэвэл одоо өнгөрсөн оны мөн үед бол нэг 800-900 гаруй тохиолдол бүртгэгдчихсэн байна л да. Гэтэл одоо энэ оны эхний 6 сарын байдлаар бол 5000 гаруй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь энэ бол өөрөө энэ гар хүлэмжийн өвчин хэдий одоо бүхэн өвдөх эрсдэлтэй ч гэсэн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэйгээс одоо гадна ээж аавууд бас нөгөө эрүүл мэндийн боловсрол нэлээд одоо нэмэгдсэн албан их сурвалжууд буюу нэлээдгүй одоо ингээл ийм эрүүл мэндийн подкастууд гээл одоо тэгэл албан их сурвалжаас нь яг иргэдэд зөв мэдээлэл өгж байгаатай холбоотойс илрүүлж гисэн сайжирч байгаа гэж магадгүй. Яагаад гэвэл гар хүлэмжийн өвчнийг нөгөө 90 гаруй хувь нь хөнгөн идэгдэг гэд бас ер нь тоохгүй. Анзаардгүй. За нөгөө цэврүүтэй туралт гарч. За гарч ил бидий. За ингээл идэх чинь гэл те бид нар ч юм сарцангуй одоо нөгөө эрүүл мэндийн боловсрол нийгмийн одоо эрүүл мэндийн чиглэлд бас урьдчилан сэргийлэх талаас нь мэдээлэл одоо сүүлийн үед нэгдүгээр төлхөө өгдөг боллоо. За мөн хоёрдугаарт бас одоо дэлхийн эрдэмтдийн ерөнхийдөө судалгаа харвал энэ ковидын цар тахлаас хойш тийм ээ альва одоо өвчлөл уг нь бол одоо манай улсад гэлтгүү бүх улс орнуудад өөрсдийнх нь одоо нутгийн онцлогтой холбоотойгоор тухайн халдварт өвчний улиралчлал хөдлөл зүй насны онцлог нь одоо ерөнхийдөө одоо сүүлийн одоо жилүүд 10 жилээрээ дундчлаад харахад тогтвортой байдаг гэсэн. Харин эсвэргээрээ энэ ковидын цар тахлаас хойш бол одоо эрдэмтдийн судалгаагаар адилхан одоо улс орнуудын манай улсад ч гэсэн бүртгэгдэж байгаа энэ өвчлөлийн байдлаар харахад бол ерөнхийдөө нөгөө амьсгалын халдварын ч ер нь аливаа цочмог халдварт өвчний улиралчлал ер нь нэлээд өөрчлөгдөж байгаа харагдаж байгаа. Жишээлбэл одоо та бүхэн өвлийн улиралт одоо бид нар тий зөвхөн одоо ханаа томооч өвлийн нөгөө 3 сард л айгүй өндөр байгаа л. За тэгэл нөгөө эцсний халдвар жишээлбэл яг ингээл 7-8 сар тэгсдэг гэл хуучин бол одоо тийм байсан тий. Гэтэл одоо ер нь ингээд өвчлөлийн байдлыг ингээд сараар нь улирлаар нь бид нар бол хам шинжийг бол 7-7 хоногор харж байхад бол одоо ялангуяа амьсгалын халдвар байна. Энэ дотор ялангуяа халуурал цэврүүтэй туралтай хам шинж буюу энэ гар хүлэмжийн өвчин бол тэгээ салхин цэцэг байна. Ер нь жилийн 4 улиралт тогтмол одоо бас бүртгэгдээд хандлагатай байна. Тэгэд ийм олон хүчин зүйлүүд тийм ээ. Дээрээс нь мэдээж нөгөө онцлогоо за тэгээд иргэдийн мэдээлэл сайжрахаар чинь энэ болгоныгоо нөгөө ялгаа онцлуулахаар эмчит хандах мөн одоо замбраагүй эмийн хэрэглээ бол бас харьцангуй сүүлийн жилүүдэд эрх зүй орчнороо ч адилхан иргэд өөрсдөө ч гэсэн адилхан бас одоо гой хүний өөрийн хариуцлага бие хүнийхээ тий хариуцлагаараа бас дор мэдээ эм хэрэглэх нь бас харьцангуй бас одоо хязгаарлагдж байгаатай холбоотой. Эдгээр бас мэдээж энэ эрэг үр дүнгээрээ нэмэгдэж байгаа үзүүлэлт байж бас болно. Тэгээ мэдээж нөгөө талаараа яагаад одоо гар хүлээм бас ингэ нэмэгдээд эн чинь мэдээж олон хүний хамраад өвдөж байгаа вирусын халдвар тэр болгоо аль бэмчин гээл хуучин цагт бол ам гэмтэх гээл хуучнаар ярьдаг те. За нөгөө Улаанбаатарын ч юм уу салхин цэцэг гээл амьсгалын халдваруудыг аль бэмчин багтаа өнгөрөөгөөд өвдөд өнгөрүүл гээл ярьдаг байсан бол энэ одоо бас эрс өөрчлөгдөж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Бид нар нөгөө заавал угаасаа хүннийг удаа тусдын багтаа тусдаа арай дээр амарчтай дээрштэй гэдэг. Гэтэл үгүй одоо шинжлэх ухааны ололт амжилтын бас одоо томоохон үр дүнч вакцин гэж гарч байна. Вакцинаар сэргийлэгдэх боломжтой олон өвчнүүд байна тийм ээ. Тэгэхээр чи энэ болгонд өвдөх биш, урьдчилан сэргийлэхийн үйл ажиллагаа мөн тэгээ зөв мэдээлэл авах, зөв одоо албан их сурвалжийн мэдээллийг авах. Энэ одоо бас илүү үр дүнтэй гэдэг нь бас илүү одоо зөвлөмж олгож байгаа. Ер нь энэ гар хөл амны өвчин гэдэг өөрөө ямар вирусээр ингэж халдварлагдаж хэрхэн үүсдэг юм бэ? За ер нь бол гар хөл амны өвчнийг бол одоо яг одоо зүгээр илүү ойлгомжтой ойлгох гэдэг юм чинь Улаанбаатартай ч юм уу салхин цэцэгтэй харьцуулаад байна л да. Жишээлбэл одоо Улаанбаатар юм уу салхин цэцэг бол нэг одоо өвдөх юм уу эсвэл вакцин одоо хийлгэчвэл одоо өвдөд байгалийн дархлаа тогтох эсвэл урьдчилан сэргийлэх буюу өрмөц сэргийлэлт төр ингээд өвдөхгүй байж болох нь. Гэтэл гар хөл амны өвчин бол өөрөө адилхан вирусын халдвар боловч олон үүсгэгчтэй байдаг. За тухайлбал одоо нөгөө Коксаки вирусын А, Б одоо төрлөө бүлгээс нь
нөх хит хитэн хэв шинжүүдээр үүсгдэг байхгүй юу? Жишээлбэл Кавасаки А вирусын 4, 5, 6 тэгэл 9, 10, 16 гэл ингээд олон байна тий. За Б хэв шинжээс нь жишээлбэл 4, 5 ч гэдэг юм уу, 2 ч гэдэг юм уу ингээд байна. За мөн нэмээд одоо энтер вирус 71 гэдэг. Инхээр чи их олон одоо үүсгэгчтэй юм тийм ээ. Тэгэхээр чин энэ нөгөө нэг удаа гар уламны өвчнөр өвдөд за тэгээд байгалийн дархлаа юм одоо тогтоод дахиад өвдөхгүй гэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр одоо нэг тохиолдол маань хэрвээ одоо нөгөө эмчийн заавар зөвлөмжийг сахихгүй за мөн одоо нөгөө сэргийлэх арга амьдрал ахуйдаа хэвшүүлэхгүй тийм ээ. За тэгээд дахиад ойр хавьд чинь гар уламны өвчтэй хүнтэй одоо ойрхон байсан юм уу хамт байсан юм уу нөгөө хүрэлцэх газруудаа арчиж угаагаагүй ч юм уу ийм байдлаасаа болоод дахин давтан одоо халдвар төртөх боломжтой гэдгийг нэгдүгээр иргэд маань ойлгох хэрэгтэй. За тэгээ хоёрдугаар их олон үсгэгчтэй байна гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. За тэгээ гуравдугаарт бол одоо дамжих замыг бид нэр маш сайн мэдэх хэрэгтэй. За амьсгалын халдвараар дамждаг гэд хэдий боловч нөгөө бохирлогдсон одоо өөрөөр хэлбэл нөгөө амны салс тийм үү одоо тий нөгөө цэврүүний шингэн эсвэл нөгөө одоо өтгөнөөр гарч байгаа вирусүүдээр ч юм уу нөгөө гар хүрэх хэмжээний газруудад бохирлогдсон газарт хүрээд ах юм бол нөгөөхөрөө бас нөгөө ахуй хавтлаар дамжих нь шүү дээ. Тэгэхээр олон хүнийг бас салдарлуулах эрсдэлтэй байдаг гэсэн. За тэгээ өртөмгийн бие махбод буюу одоо бүхэн өвдөх эрсдэлтэй ч гэсэн ер нь амьсгалын замын халдвар за ялангуяа энэ цэврүү талдварын үед бол илүү бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Яг тэгвэл нөгөө хүүхдүүд маань илүү одоо нөгөө бидний томчуулын нөгөө анхаарал халамж асаргаа зайлшгүй шаардлагатай тий. Нэгдүгээр за хоёрдугаарт нөгөө одоо ингээд илүүтэй нөгөө хүүхдүүд маань хамт тоглох. За нөгөө цэцэрлэгийн одоо орчинд бол хүүхдүүд нөгөө нэг хүүхдийн тоглоомыг нэг нь тоглолцоол тий. Энэ бол одоо энэ суудагийн тоглоом. Энэ бол нөгөө нарагийн тоглоом гэдгүү штэ. Нөгөө хамтаараа тоглодог тоглоомууд дараа хэрвээ нөгөө одоо тэрийг нь тогтмол угаа цэвэрлэхгүй ч юм уу ингээд байвал эсвэл нөгөө тэр хамт тоглож байгаа хүүхдүүдийн орчинд яг нөгөө цэврүүтэй туралтай энэ гар уламны өвчний сэжигтэй тохиолдол байх юм бол олол бүгдээрээ өвдөх эрсдэлтэй. Тийм учраас нөгөө энэ дээрээ бол энэ одоо зүйлүүдээ иргэд маань маш сайн ойлгочвол тий за их уурхай гэвэл яах нөгөө цэврүүтэй туралтай нөгөө тохиолдлоо тусгаарлах нь гэртээ ч юм уу тий эсвэл тодорхой хугацаанд нөгөө хичээлд нь явуулахгүй эмчийн зааврын дагуу эмчлүүлэх нь байна. За нөгөө дамжих зам буюу амьсгалын халдвар ахуй хавтлын нөгөө замаа таслах өөрөөр хэлбэл нөгөө одоо чигшүүлэх агаар сэлгэцлээ хийх хэсэг газрын цэвэрлэгээгээ сайн хийх тий. За тэгээ нөгөө гараас авах ч юм уу ингээд чиглэлээрээ нөгөө дамжих зам чиглэсэн орчин сэргийлэх аргуудаа маш сайн одоо амьдрал ахуйдаа байнга одоо нөгөө тэрийг ингээд бүр одоо хөвшил олгох дадлаа бүр одоо өөрийн юм шиг тий ийм болох юм бол сэргийлэх боломжтой ах нэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Таны яран дээр хэд хэдэн чухал зүйл дурдж чинь л да. За нэгдүгээр гэх юм бол гар хөл амны өвч ингээд интернетээс хайгаад харахад бол ерөөсөө л энтеровирус гэдэг вирусээр л үүсгэгдсэн байна. Энэ янгаар л дамжин халдварлалтын байна гэсэн ойлголт байгаа байсан. Тэгэхээр энэ бол тийм шээ олон үүсгэгчтэй гэдэг бид нэрийг анхаарч за энэ дээр бас яг үзэгчдийн те энэ подкастыг үзэж байгаа сонсож байгаа ирээдүйд бас зөв мэдээллийг өглөө гэж бодлоо. Ийм олон үүсгэгчтэй учраас вакцин байх бол боломжгүй. Яг зөв нөгөө өрмөц сэргийлэлт байхгүй байх нь шүү дээ те вакцин байхгүй. Тэгээд өөрөө л бид нар нөгөө сэргийлэх энгийн өвөрмөц бос нөгөө л одоо энгийн боловч мөнгө шаардахгүй. За тэгээд нөгөө одоо эдийн засгийн хувьд дарамтгүй тэгээд олуулаа бүгдээрээ сэргийлэх боломжтой нөгөө л энгийн аргууд нөгөө л гар угаах тийм ээ зай барих тогтмол нөгөө бохирдсон тухай бүр гараа угаах нөгөө нийтийн одоо үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэхдээ бид нар өөрсдөө иргэд өөрсдөө хувийн хариуцлагатай байх, сонголтоо зөв хийх, эдгээрүүд чинь бүгдээрээ л дагалдаж явах. Тэгээд дээрэс нь мэдээж бас нэг хоёулаа нөгөө гол иргэд маань мэдэх зүйл бол нөгөө гар ул амны өвчнүүд ямар шинж тэмдэг илэрх вэ те. За тэгээ хэрвээ энэ шинж тэмдэгтэй байвал бид нар чинь мэрэгжлийн эмчит хандах нэ. Ингээд тэгснээрээ нөгөө олон хүнд халдварлуулахгүй нөгөө одоо яг халдвар авсан тохиолдол маань хүндрэхгүй хоёр дахьчаар өөрөөр хэлбэл энэ чөөрөнө цэврүүтэй туралтууд гарахаар чинь шарах үсэх за тэгээ энэ завиурлах энэний бохир нөгөө хоёр дахьчаар халдвар авах тэгэхээр нөгөө идээд өрөвсөл юм өөр одоо цаашлаад хүндрэлүүд үсэх эрсдэл бас байдаг. Гэхдээ яг харьцангуй нөгөө гар ул амны өвчний өөрийнх нь нөгөө бас одоо эмгэг зам
механизмаараа бол яг 90% нь хөнгөн идэгдэг гэдэг боловч мэдээж тодорхой нэг тохиолдол жишээлбэл тухайн одоо тохиолдол өөрийн архаг суурь өвчтэй ч байд юм уу тийм ээ эсвэл одоо нөгөө тархлааны эмгэгтэй ч байд юм уу гэх мэтэр ингээд за тэгээ мөн өмнөх одоо хугацаанд бас ойрхон цочмог халдвар төвчнүүдээр өвдсөн байх юм бол тархлаа их сулардаг учраас хүндрэх одоо эрсдэл бас үүсч болно. Тэгэхээр зэрэг эдгээрээс сэргийлэхийн тулд эрт одоо илрүүлэх эрт одоо эмчид хандах за эмчийн загварын дагуу үнэхээр тухайн тохиолдлыг эмнэлэг твтэх шаардлагатай бол эмнэлэг твтэх гэрээр одоо чанд дэглэмээ сахих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ өвчнөр өвчлсөн тохиолдолд ер нь ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? За ер нь бол яг нууц үе ер нь альж ямар ч одоо цочмог халдварт өвчин өөрөө энэ онцлогоор нууц үе хугацаа нүүр байдаг. За нөгөө одоо эдгэрлийн явц нүүр байдаг. За нөгөө халдвартай авах хугацаа ч өөр байдаг. Тийм учраас одоо за гар уул амны өвчнүүд үед бол ер нь нууц үе хугацааныг 5 хоног гэж дунджаар 5 хоног гэж үздэг. Өөрөөр хэлбэл одоо нууц үе хугацаа буюу нууц үе хугацаа гэдэг маань нөгөө халдвартай тохиолдолтой тийм мэдхгүй тэгэл одоо нөгөө эн чинь өөрөө вирусын халдвар учраас ерөнхий нөгөө одоо би энэ ингээл бэлбигээл те нөгөө субфибрилний халдварт буюу 37 38 хүрээл халдвараалах хоолндоо дургүй болох. За тэгээд гол нь нөгөө нэг цэврүүтэй туралтууд маань өвчлэн эхлээд нөгөө ам жавжны салас те тэгээ хилэн дээр нөгөө одоо хацрын дотор талч гэдэг юм уу. Тэгээ хоолой улайх ийм эхлээ шинж тэмдгээр илрээ. Тэгээд энэ хугацаа нь бол нөгөө дунджаар нөгөө тэр энэ туралд гарах хүртэлх хугацаа нь дунджаар 5 хоног байхгүй юу? За тэгээд хамгийн одоо идэвхтэй халдвар тараах орчиндөө халдвар тараах хоног нь бол ерөнхийдөө нэг 7 хоног хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө цэврүүтэй туралттай гин одоо ингээд хичнээн амаар ингээл гарлаа тий. Тэгээд эн чин цаашлаад нөгөө өгзөг хөлийн уул гарын нөгөө сарвуунуудаар нөгөө турал цэврүүтэй туралт чин гарна. Тэгээд нөгөө цэврүүтэй туралтаа хүүхдүүд ч юм уу хүмүүс ч өө энэ юу гарч өгөөд оролдох. Тэгээд нөгөө туралтын шингэнийг цэврүүг хаглах тий. Ингэснээр нөгөөдөг ч өөрөө хоёр дахь халдвар үеийн янгийн халдвар төртөж идэлэх үрэлсэх юм шинж тэмдгээс гадна нөгөө хүүхдүүд чинь одоо ихвчлэн багнасны хүүхдүүд чинь тэр цэврүүгээ анзааралгүйгээр юм уу тоглож байгаад юм уу өөрөө эвгүй оргиод харна оролдоод хаглах тий ингэснээрээ нөгөө хамт тоглож байгаа ч юм уу хамт байгаа гэр бүлийн хүрээнд одоо л яг харьцангуй нөгөө сургууль цэцэрлэг амарцсан учраас илүүтэй ирж байгаа нөгөө гэр бүлийн хүрээнээс ах トゥ хамаатны садны хүрээнээс илүү халдвар одоо тарах эрсдэлтэй тэгэхээр чинь нөгөө хамт одоо нэг халдвартай хүн ч юм уу тохиолдолтой хамт байгаа бүхэн халдвар авах эрсдэлтэй байхгүй яагаад гэвэл нөгөө цэврүүний шингэн нь харах эндээсээ яах эсвэл нөгөө ам саласт хоолойнд нь нөгөө цэврүүтэй туралт гарсантай холбоотойгоор нөгөө амнаас амд амжуулаад заримдаа багнасны хүүхдүүд чинь гадаа хамт тоглож байгаа л ам цангаар нэгнийхийг хамт уучдаг хамт хоолоо идчихдэг тий тэгээд нөгөө тоглоом хамт тоглолцоод тэр бүр нөгөө гэрийн нөхцөлд нөгөө тоглоомын нөгөө энэ бол чиний зөвхөн тоглоом энэ бол чиний зөвхөн тоглоом гэдгүү шүү дээ тий бүгдээрээ хамт хэрэгэлдэг дараа нь тэрийгээ бас мэдээж нөгөө ачааллаасаа юм уу ямар нэгэн байдлаасаа болоод нөгөөдх нь тогтмол угаа цэвэрлээгүйгээс ч юм уу тий тэгээд нөгөө халдвартай гар хөлөөрөө тэнд хүрэх за тэгээд бас нөгөө гол нь одоо энэ 7 хоногт бас өтгөнөөр нөгөө вирус чинь нэлээх ялгарч идэг гадагшаа тэгэхээр нөгөө бас нөгөө бохир усны цоног жорлон бийц газрын асуудлууд их байдаг байхгүй яад бол хүүхдүүдээ бид нар ч яг ингээд нэлээд ингээд нялхнаатай хүүхдүүдийг гадаа ингээд ил задгаа бийц суулгаад бол яг манай уламжлалт одоо ёс орчигөө заах нялх хүүхд гэл боддог тий гэтэл тэг мэдээч ямар нэгэн халдвартай байх уу энэ утгаараа цаашлал тэгэл одоо ч манай одоо жишээлбэл ингээл нийслэлж гисэндээ хэдэн хувь нь гэр хороолтойгоо л тий дийлийнх нь байгаа шүү дээ. Тэгэхээр чин гэр хороолоод байгаад нөгөө нүхэн жорлон бохир усны цоног за тэгэл одоо нөгөө ингээл хаврын улирлаас одоо ч яг ингээл 100 болохгүй ингээл ийм байх үед чинь нөгөө хөрсний бохирлын асуудлууд гэл тийм ээ энэ болгон чи өөрөө тухайн одоо өвчнийг нэмэгдүүлэх илүү олон хүнийг одоо хамруулах нэмэлт нөлөөлөх хүчин зүйлүүд нь болж байна. Тэгэхээр энэ болгондоо чиглэгдсэн хариу арга хэмжээг авах юм ба авч явах хэрэгтэй гэдэг нь ингээд эндээс уран гарч идэг. Гар хөл амны өвчний одоо хүндэрсэн тохиолдол яаж илэрх вэ? Хүндрэл нь юунд
хүргэх вэ? За ер нь бол яг гар үл амны өвчний үед бол илүүтэй нөгөө амж авж хоолой тий хацрын дотор тал хилэн дээр нөгөө одоо ийм нөгөө нэг цэврүүдэд туралтууд гарна. Эн чинь тэгээд цаашлаад одоо гарын сарвуу хөлийн уул өгцөгч юм ингээ биеэр гарч болно. За мэдээж энэ туралт чинь дотор нөгөө бас гидсэн дотор нөгөө салстуудаар одоо гидсний хан нөгөө гидс одоо дотор эртний дотор хананд бас туралтууд ч өөрөө дотроо гарч идэг. Тэгэхээр мэдээж энэ бол эндээсээ бол балаад гадаад орчинд ингээ халтур тараахаас гадна тухайн хүний нөгөө завир одоо баамсны хөвгтүүд бол бас суулгалт нэлээ илэрдэг. Тэгэхээр нөгөө суулгалтаас уламжлаад цаашлаад нөгөө зүгээр одоо нөгөө суулгаж байгаа хүүхдүүд гайг болчдөг гэж байтал хүүхд бол маш хурдан шингэн алдалтанд ордог. Тэгэхээр мэдээ шингэн алдалтанд орох суулгалт нь олон болох ч юм уу те ийм хүндрэл үүсч болно. За мөн нөгөө амны хүндий гарын салстын нөгөө энэ цэврүүтэй туралтууд чинь шархлаад одоо хоёр дэгчоор буюу нянгийн халтур өөрөөр хэлбэл нөгөө нянгаар халтур үүсгээд идэлэх одоо тэгээ энэ цаашлаад мэдээж нөө цуснд халтур орох ч юм ингээд ийм ховор ийм хүндрэлүүд бас үүсэхгүй ер нь ийм халтур үүсэх эрсдэлтэй мэдээж тэгээ цаашлаад тэр идэн нөгөө олон талбайг хамрах нөгөөтгөн цаашлал тий буглах ч юм уу ийм одоо арсны чиглэлээр ийм идэ төрөсөл үүсч болно. За мөн одоо амны хүндэд нөгөө олон шархуу чинь нийлээд томроод тий одоо юм итгэхэд хэцүү болохоор мэдээж хордлогонд ерөнхий хордлогын шинж тэмдгүүд гүнзгийр хэрсдэлтэй болж болно. Тэгээ мэдээж нөгөө хоолнд илүүтэй өөрөө нөгөө вирусын алд орчин хоолнд дургуулах ерөнхий одоо шинж тэмдгүүд байдаг боловч гар бол амны үед амны хүндийгөр илүүтэй буюу стоматит буюу нөгөө амны хүндийн шархлаа илүү үүссэн илүү хэлбэр байх юм бол нөгөө хүүхдүүд мань хоолоо идэхгүй болох нөгөө хүн хүүхдүүд маань ээж аавд маань хэрвээ ялангуяа залуу ээж аавд анзаарахгүй байгаад нөгөө цутам маягийн хоол биш бүхэл юм хоолууд өгөх юм бол нөгөө шархан илүү сэдрэх тэгээд нөгөө хоол хүнстэй нөх халдвараас болоод нөгөө амын зайлахгүй байснасаа болоод бас амны хүндийн илүү олон өрөвслийг үүсгэх бас хүндрэл үүсэх боломжтой байдаг. Гэхдээ одоогоор бол яг одоо эмнэлэг тандж байгаа хэвдсэн болон гэрээр одоо тохиолдлуудаас бол яг одоо тодорхой ховор ч юм уу илүүтэй хүндрэл үүсгэсэн тохиолдол бол харьцангуй гайгүй. Энэ өөрөө нөгөө бас илүүт нөгөө эмчийн заврын дагуу эмчлээд байх юм бол хурдан идэгрэх боломжтой тийм. Сургууль цэцэрлэг ажиллаж байгаа үед л одоо нөхчний халдвар тарах өндөр эрсдэлтэй орчин бол яалтчгүй сургууль цэцэрлэгийн орчин болчихно. Одоо бол амарцсан байгаа. Магадгүй хүүхдүүд их цугуулдаг туслан дээрээс нь хүүхдийн парк ч юм уу тий. Ийм газрууд бас эрсдэлт орчин. Тий, одоо тэгээ мэдээж бас зуны сургалтууд эхлэн тий. Одоо нөгөө амархаар зуны сургалт эхлэн, цуслан эхлэн, нөгөө вакуум одоо нөгөө одоо гадаад хэлийг ч юм одоо чи янз бүрийн олон хэлбэрийн сургалтууд их болцсон ба штэ тий. Тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо боловсролын ерхий газрын мэргэжлэнүүдтэйгээ мөн одоо цуслан эрхлэх гэж байгаа бас байгууллагуудад бол зөвлөмж бид нэр захимаар албан бичгээр мөн одоо сургалтаа одоо танхимаар болон захим сургалтуудыг бас тогтмол хийдэг. Яг л нөгөө энэ орчнууд ч өөрөө халдварыг нэмэгдүүлэх одоо эрсдэлтэй орчин болж штэ тий. Энэ утгаараа бид нар бол тогтмол одоо энэ дээр бол бас зөвлөмж өгч ажиллаж байгаа. Ягаад гэвэл гол нь одоо яг яах вэ гэд тэгэхээр хамгийн гол зөвлөмж бол нөгөө мэдээлэл эхлээд одоо энэ үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа. Одоо удирдлага болон мэдээж нөгөө нийгмийн ажилтнуудад бид нар бол тодорхой одоо нөгөө мэдээлэл өгч энэ өвчнийхээ талаар нэгдүгээр сургалт хийдэг. За тэгээ хоёрдугаарт яаж сэргийлэх вэ гэдэг талаас нь илүүтэй сургалтыг одоо зохион байгуулдаг. Яг тэгвэл нөгөө одоо тухайн одоо нөгөө танхимынхаа, цуслангийнхаа цэвэрлэгээ үйлчлэгийн дээр нэгдүгээрт анхаарахыг. За тэгээ хоёрдугаарт нөгөө гар хүрэх газруудаараа хэрхэн одоо угааж арчих цэвэрлэгээ хийх. За тэгээд гар угаах нөхцлөө хэрхэн бүрдүүлж байгаа. Одоо ингээл та бүхэн харж байгаа тийм анх нөгөө сүлжээ үйлчлэгээний газрууд чинь одоо хачин одоо нөгөө үйлчлэгээ супер тий. За тэгэл бүхэл юм нь л одоо баг нээлттэй ажиллагаатай байсан. Одоо ингээд мерсэр хаяа явах ингээл нөгөө ажлын шугамар ч юм уу заримдаа мэдээж бид нар чинь тэр нийтийн сүлжээ газруудаар ч үйлчлүүлэх хэрэг гарч байгаа шүү дээ. Ягаад гэвэл илүүтэй урт үйлчлэгээ цаг нь урт юм чинь тэгэл орой үдж ингээд ороод мерсэрний газруудаар ингээл гар угаах нөгөө сайхан янзын нөгөө нэг тохичлолтой газруудаа нэг бол төгчсөн байх юм уу. Нэг бол одоо нөгөөтг нь нэвтэрсэн гэл
сонсогдож байна л да. Тэгэхээр зэрэг одоо энэ өвчлөлийн одоо битэрийн ярианы хамгийн гол үр дүн өөрөө нөгөө энэ битэрийн яриаг сонсож байгаа альва нөгөө үйлчлэг эрхэлж байгаа газрын удирдлага ч юм уу. За тэгээ иргэд бид нэр өрсдөө ч гэсэндээ энд одоо тий нийгмийн хариуцлага өрөөнд бас хариуцлагатай үйлчлүүлэх, сонголтоо хийгээд үйлчлүүлэхдээ тэр хүмүүст бас шаардлагыг зөв тавьдаг. Ийм байх шаардлагатай байгаа. За тэгээ дараагийн бас нэг хамгийн гол одоо сэргийлэх гол арга хэмжээ бол гараа угаах. Тэгээ ер нь бол одоо тогтмол байнгын одоо бохирдсон тухай бүр одоо гараа угаахыг одоо ер нь байнга одоо хүүхэд гэлтгүү, хөшөд гэлтгүү бид одоо иргэд тийм ээ бүхэл насныхаа энэ дээр бол одоо маш одоо чанд сахидаг дэглэмд одоо бүр одоо энийг бол зан чанараа болгох хэрэгтэй. Гар хөл амны өвчнөөс гадна ер нь дулааны улирал эхлэхэд за хоёул хүүхдүүд дээр яриа те ямар халдвар төвчний тархалт нэмэгдэх хэрэгсэлтэй байдаг вэ? Өвнөөс ер нь урьдчилан сэргийлэх аргын тухай хойлооны товчхон мэдээлэл өгөө тэгээд за нэгдүгээрт бол ер нь бол та бүхэн мэдж байгаа те Улаанбаатархныг бол хоёулаас одоо хоригтуулж болохгүй бас хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл байнгын тогтмол тасралтгүй зөв мэдээллийг хэн ч гэсэн хаанаас ч гэсэн авч яах нь одоо илүү өвчлөлтөөс сэргийлэх, хүндрэлээс сэргийлэх, эндэгдлийг бууруулах ийм ач холбогдолтой. За тэгэхээр Улаанбаатархны өвчл бол одоо ч гэсэн ерөнхийдөө буурахгүй орон нутагт нийслэлд одоо тодорхой хэмжээгээр бүртгэгдсэн хэвээрээ байгаа. Бид нар нөгөө тогтмол мэдээлэхгүй болохоор халдварын тохиолдол буурсан байна болоод санаа амарч. За яг тийм. Тэгэхээр зэрэг бас мэдээж нөгөө захин марчинд шууд аваад идэвхтэй хэрэглэгчд бас байгаа. Зүгээр нөгөө хүн бид нар зайлшгүй өгчөж тэрийг сонсдог хүмүүс байгаа. Зарим мэдээж ажлын ачаал ч юм уу нөгөө тий хаана амьдарч байгаасаа болоо. Тэгэхээр хоёулаа Улаанбаатархны талаар бас мэдээлэх хүн зөв бах. Яг бол Улаанбаатархны вирусыг бол та бүхэн мэдж байгаа. 25 онд нөгөө Вьетнамаас зөөвөрлөгдөж ирснээс хойш одоо болтол өдөр бүрээ тасрахгүй бүртгэгдэж байгаа. Гэтэл Улаанбаатархны вирус бол эсрэг бол Улаанбаатархны эсрэг вакцин байна. Энэ бол товлолоор одоо хийгддэг. За мөн товлолоос буюу одоо ямар нэгэн шалтгаанаар хоцорсон бол нөхөн дархлаажуултыг бид нэр зохион байгуулдаг. За мөн дархвар судлалын заалтаар гээд өөрөөр хэлбэл одоо нэг одоо Улаанбаатархны батлагдсан тохиолдлын ард одоо гэр бүлийн хүрээний, ажлын хүрээний, найз нөхдийн хүрээнигээд одоо хавьтлыг илрүүлэх тандал судалгаа хийгээд за тэгээ хавьтлын дотор нь Улаанбаатархнаар өвдөөгүй юм уу, вакцин илгээгүй, вакцин илгэсээсээ мэдхгүй, эсвэл дутуу тунтай байгаа ч юм уу ийм өвдөөгүй бүх тохиолдлыг одоо хавьтлын тохиолдлуудыг илрүүлээд 72 цагийн дотор вакцин хийж байгаа. Ингэснээрээ нөгөө хавьтлаас нь тухайн батлагдсан тохиолдлын хавьтлаас нь тохиолдлыг гаргуулахгүй гэж. За тэгээд дараагийн нэг гол бас сэргийлэх одоо голос өвчлүүд одоо ингээд дулааны улирал одоо яг дулааны улирал жимшиг боловч тий нөгөө одоо энэ сараа дагаад янз бүрийн баяр ёслолууд одоо ингээд олныг хамарсан баярууд эхэлдэг тий хуурим найр тэгэл нөгөө наадам төгсөлт үгүй тэгэл ингээл баяр мэдээж нөгөө ургийн ч юм уу найз нөхдөөр ингээд уулзах чинь олуулаа ингээд уулзах энэ үйл ажиллагааны үед хоолны ордлох талдуураас сэргийлэх одоо бас мэдлэгтэй байх хэрэгтэй. Яг одоо харьцангуй сүүлийн жилүүдэд хариуцлагатай болж тэгээ мэдээж нөгөө бас янз бүрийн хоол хүнсний үйлчилгээнүүд чинь одоо ингээд технологи нь шатлан хөгжлөн сайжраад бас харьцангуй олныг хамарсан одоо ийм албаны шугамар ч юм уу ийм хоолны ордлого талдуур бүртгэдэггүй байгаа ч гэсэндээ хамт олон гэр бүлийн хүрээнд ч юм уу энэ одоо ингээд болж штэ тий. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бас хариуцлагатай хандараа гэдгийг бас зөвлөмөр байна. Яг бол одоо олон одоо сумдын аймгийн ойнууд одоо болох гээд байх шиг байна. Тэгээд нөгөө бидний чинь ганц одоо бас баярлдаг Монгол гэдгийг одоо таниулдаг Цагаансар наадам хоёроор бол хүн бүр одоо танихгүй бүгдээрээ хоорондоо нийлдэд баярлдаг тий. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай гэдгийг хэлмээр байна. За студид ирж иргэд олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилт хүсье да. За тэгээ та бүхэнд ч гэсэн одоо тогтмол үргэлж баярлдаг ажил албанд нас амжилт хүсье. Ягаад гэвэл мэдээж нөгөө эрүүл мэндийн салбарын энэ одоо арга хэмжээ иргэдийн төлөө, нийгмийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үргэлж одоо дэмжиж ингэж хамтарч ажилладагт баярлалаа. За баярлалаа.